Тэгэхээр энэ өргөн маань хоёр зүйлээс хамаарч байна. Нэгдүгээрт нь размераас хамаарна, хоёрдугаарт нь хэдэн талтай хийж байгаа вэ гэдгээс ингээ хамаарх нь байна. Размер болон хэдэн талтай хийх мөн загвараас үл хамааран энийг өргөн хийж байгаа шалтгаануудын нэг бол малгайны өнгөн дээр гарч ирж байгаа хэвлэгийг хэвлэгэн дээр гарч ирсэн алдааг нуух зорилгоор энийг ингээ өргөн оруулж ирэх гэдэг хандлага байдаг. За өргөн оруулаад ирэх юм бол яаж харагдах вэ гэхээр эн чинь гадаргуугаараа тэр жигтэй ингэж налж орж ирэхгүй хоёр талын энэ зах ирэмгээр энэ хоёр талаараа хоёр тишээ хөвхөж харагдаад байдаг. За дараагийн асуудал нь оёод эхэлсэн чинь нөгөөх маань өргөн болдог. Тэр нь одоо юунаас болж байна гэхээр энэ голын энэ үндсэн материалыг одоо анханасаа зөв бэлдээгүй учраас энэ маань оёсны дараа ингээ өргөн болоод гараад ирдэг гэсэн үг. За тэгээд энэ детальны нарийн хичээлүүд нь тоор зөх сургалтын 6 талтай тоор зөгийн хичээл дээр ингээд орсон байгаа. Зөв технологиор системтэй сурахыг хүсвэл комент дээр сургалт гэд бичээрэй. Би танд дэлгэрэнгүй мэдээлэл явуулъя.